За сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний ярианы парт 15-тай морил өнөөдөр цаамаа тэр өмнөх яриагаа үргэлжлүүлээд харилцааныхаа гурвалжингийн тухай ярилцгаалнаа. За сайн уу цаамаа? Сайн уу одноо. За өнөөдөр хэдүүлээ харилцааны гурвалжингийнхаа оройны тухай ярина 6-аас 9-ийн хооронд тоолцсон байгаа. Тэгээд яг Мгм. өмнөх дугаар шигээ эрэгтэй эмэгтэй гэдгээр нь яриад хойноос нь жижигхэн зөвлөгөө өгөөд явнаа. За. За тэгвэл 6-гийн тооноосоо шууд эхлэе. Хэрвээ таны харилцааны гурвалжингийн орой дээр 6-гийн тоо гарсан бол эмэгтэй нь. За эмэгтэй маань ер нь бол өөртөө маш их цаг зарцуулдаг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Яг тийм гоо сайхан хувцлал гих мэдчлэн юм гаднадах төрх буюу одоо махан биендээ юм хөрөнгө оруулдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм зүйл айгүй их эрхэмлдэг эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр өөрийгөө гоёдог, өөртөө гоо сайханд ордог юм эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Яг тийм төрлийн эмэгтэйчүүд байгаа. Мгм. За энэ эмэгтэйчүүдийн хувьд бол хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж чаддаг төрлийн хүмүүс. Мгм. Өмнө нь бол хэдүүлээ өөрийгөө орхигдуулах гэдэг гээл тоо ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр эсрэгээр болчихж байгааз. Тийм одоо нөгөө 3-ын тоон дээр тэгж дурддагчээс санагдаж байна. Тий. За тэгэхээр энэ эмэгтэй маань эхлээд өөрийгөө хайрлаад чадчих юм бол өөртөө илүү цаг зав ингээд зарцуулчих юм бол эрэгтэй хүнд юу хардаг вэ гэхлээр эрэгтэй хүнээс агуу гоё урмын үг сонсохыг хүсдэг. Ялангуяа чи хөөрхөн байш шүү, чи ямар үзэсгэлэнтэй юм бэ гэх мэтчлэн зүйлүүдийг сонсохыг хүсдэг. Тэгээ тэрийгаж шаардчихдаг. За мөн эрэгтэй хүнээс хайр халамжийг хүсдэг. Мгм. Тийм халамжтай залуучуудад илүү татагддаг. Одоо нөгөө нэг ийм санд орж ийн л да нөгөө эмэгтэй биднес чинь ингээл хумс айгуу гоё болгочихвол тэгэл асуудаг штеп миний хумс гоё болж юу гэл үс ямар байна гэл нэг тэгдэг штеп. Яг Тий. иймэрхүү төр зураг санд орж ийн. Тий. За энэ эмэгтэйчүүд маань өөрсдөө айгүй мэдрэмж сайтай ялангуяа өмнө нь ярьж ирсэн штэ. За энэ зүйлтэй хослуулчих юм бол энэ цамцыг энэ юбктэй хослуулчих юм бол гоё юм байна гэд яг тийм харагдах байдал талаасаа айгүй мэдрэмж сайтай эмэгтэйчүүд байгаа. Тийм тэгэхээр нөгөө хүнээсээ ч гэсэн тийм мэдрэмжтэй залуучууд дуртай гэж хэлж олно. Аа. За тэгэнгүүтээ өөрийгөө арчилдаг, цэвэрч, нямба эрэгтэйчүүдэд татагддаг. Аа. За гэр бүл аягүй чухал. Тэгэхээр яг нэг тийм нөгөө хүнийхээ гэр бүлтэй бас аягүй гоё харилцах дуртай, дотн харилцаатай байхыг хүсдэг эмэгтэйчүүд. За. Тийм тэгэхээр одоо найз залуугийнхаа эмэгтэй дүүтэй аягүй гоё сайн найзууд болж чаднаа л гэсэн үг, сайн харилцаатай байхыг хүсдэг эмэгтэй. Аа. За тэгвэл эрэгтэй 6-гийн тоо яриа. Аа. За 6-гийн тоотой эрэгтэйчүүд маань өөрсдөө түрүү нөгөө мэдрэмжтэй залуучууд дуртай гэжсэн шүү дээ. Тэгэхээр 6-гийн тоогийн эрэгтэйчүүд өөрсдөө айгуу тийм гоё мэдрэмжтэй эрэгтэй хүмүүс байдаг. За тэгээд мэдрэмжтэйгээс гадна мэдрэг учраас тэр хүмүүс одоо муухай үг хэлэх, гомдох юм бол ер нь жоохон хүн дээр тусгаж авах гээд байдаг. Амархан гомдох гээд байдаг. Одоо чи ямар арчаагүй юм бэ гэж хэлчих юм бол тэр хүнд айгүй хүнд туснаа. Ялангуяа нэг тийм эр хүн байгаа шүү дээ, тий. Аа. Тэгэхээр тэр зүйлийг их хүнддэг. Тэгээд юм зүрх сэтгэл нь амархан эмзэглждэг гэж хэлж болно. Одоо За аа. яг эмэгтэйтэйгээ ижилхэн бас хайр халамж хүсдэг. Аа. Тэгэхээр яг юм гэртээ юм эхнэрийг хүсэж идэг одоо зарим хүмүүс болохоор миний хань сайн ээж лэвэл болоо хүүхдүүдээ сайн асарч ивэл болоо гэж хардаг бол энэ хүний хувьд бол эсэргээрээ сонгосон эмэгтэй нь яг эхнэр үргээ илүү нөгөө хүүхэд гэхээс илүү түр өөрт нь илүү хайр халамж тавиул өөрт нь илүү таатай байдаг. Тэгэхээр тийм эмэгтэйчүүдэд сонгох нь илүүтэй байна гэсэн үг. Би одоо эндээс нэг юм анзаарч байна гэхээр нь штэ. Одоо ядан ялангуяа одоо харилцааны гурвалжин дээр дан ганцхан өөрийгөө мэдэх гэхээс илүүтэйгээр яг одоо партнертэй одоо тухайн
одоо хань нэгжлийг мэдэж аваад тэр хүндээ тэр тохирсон өстой сэтгэлийн халамжийг нь өгөх нь айгуу чухал юм байна гэж хараад байна л да. Тий. Тэгээ өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ хэдүүлээ Тий. өгье гэдэг байгаа шүү дээ. Нөгөө хүн Тий. ойлгоё, нөгөө хүн рүүгээ нэг алхам хий гэдэг байгаа чинь энэ тоогоо мэдээд авчих юм бол тэрэнд нь тохируулсан алхмаа хийж болох нэ. Тий, одоо жишээ нь энэ 6-гийн тавд эрэгтэй хүн чинь болохоор зэрэг одоо ингээ хайр халамж одоо хүсдэг гэдэг байгаа штэ. Тэнгүүд чинь зарим нөгөө нэг эрэгтэй хүмүүсийг ингээ за юм сүртэй ингээд нэг тохиолждаг штэ. Одоо хүүхэдтэй олооч гэдэг юм. Яг тэрийг нь нөгөө нэг одоо жишээ нь эхнэр нь одоо энэ тоог нь мэдэж аваад өө одоо ингээ миний хань чинь нэг тоон юм бэ штэ. Ингээ цаанаас юм өгдөлтэй хүн юм бэ. Энд нь тохируулаад баг ч гэсэндээ илүү халамж өгч эхлэе гингүүт тухайн гэр бүлийн хосын харилцаа одоо угаасаа сайжирна гэсэн үг байгаа байхгүй тий. Тий. Тэгээд энэ хүмүүс яг одоо яг ярих гэсэн энэ дэр нэмжлэх юм бол нөгөө гэр орны уур амьсгал тэрэн дээр тогтож идэг. Тэгээд гэр орондоо айгүй гоё тийм яг эхнэр нөхрийн харилцаа айгүй сайн байх юм бол тэр гэр илүү тухтай, илүү гоё нэрхтэй байдаг. Тийм. Ер нь бол нөгөө нэг 6-гийн тавтай хүмүүс чинь харилцаан тал дээрээ айгүй гэр үсэг хүмүүс юм байна гэж ойлгож байна. Эрэгтэй эмэгтэй хоёулаа. За. За тэгвэл зөвлөгөө өгөх юм бол яг эрэгтэй эмэгтэй хоёуланд нь юм салалт гэдэг зүйлийг аль болох байхгүй байх хэрэгтэй. Ялангуяа бүр аль бие усаар эхнэр нөхөр болсон бол аль болох гэр бүлээ хадгалж үлдэх юм бол энэ тоо маань энерги нэмэгдчихэд. Тэгэхээр сая хоёлаа ярьсан шүү дээ 6-гийн тоо бол гэр бүлийн тоо. Тэгэхээр энийг нураачих юм бол маш том хасах руу орж идэг. За. Тэгэхээр нөгөө гэр бүлээ хадгалж үтгэхийн тулд аль талд нь хичээх юм шүү дээ. Муухай үг хэлэхгүй байх, аль болох гомдоохгүй байх, аль болох эрүүл тэмцлээс зайлсхийх хэмжлэн ингээд явчихж байгаа. Тийм. Тэгээд хайр халамжаа мэдрүүлэхдээ одоо жишээ нь эхнэр нь 6-гийн татай бол гоё үг хэлдэг ч юм уу те. Хөрхөн май сайхан байна гэд те. Тэгин гэсэн үг шүү дээ. Тийм. За тэгээд аль тал нь нөгөө өөрийгөө хамгийн түрүүнд хайрлж сураад өөрийгөө хүлээн зөвшөөрчих юм бол нөгөө хүндээ тэр хэмжээний хайр халамж гардаг. Бүр өмнөх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Энергийн дефицит буюу энергийн дутагдaltaй байгаа хүн тэрийг хүчээр өгөх гээд ах юм бол бүр ингээд өөрийнх нь энерги нь хасагдаад байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хайрлаад өөртөө юм цаг заваа гаргасан хүний энерги их байх учраас тэр их энергиэрээ нөгөө хостоо нөгөө эмэгтэйтэй эсвэл нөгөө эрэгтэйтэй хайр халамж өгнө. Тий, одоо нэг өөрийнхөө савыг дүүргээд тэгээд цаашдаа хүнтэй хуваалцах тэр энергитэй болж байна гэсэн үг байна шүү дээ. Тийм. За энэ хүмүүсийн хувьд болохоор гэр бүл чухал байна гэсэн шүү дээ. Тэгэхээр энергийн төвшөнд би гэр бүлтэй болох ёстой юм байна гэд яг ингээ өөрийн мэдлэхгүй ингээд хүмүүс ингээ хайгаад ундаг байхгүй юу? Тэгэхээр ялангуяа эрэгтэйчүүд маань ингээл нэг эмэгтэйтэй үргэлжлээ те өөртөө тохирохгүй маань ингээл за салж гин те салангуудаа шууд араас нь дахиад нэг эмэгтэйтэй үрэхэд нэг аюу хурдан ингэж нөгөө салангуудаа л дахиад найз охинтой болсон хүмүүс идэв шүү дээ те эрэгтэйчүүд яг 6-гийн тоотой эрэгтэйчүүд юм тийх гэдэг байхгүй. Хөөх юм нь уул нь бол гэр бүлээл хайгаа яваад байгаа юм биш үү? Тий. Тэнгүүд хүмүүс гайхаад байдаг байхгүй юу? Өмнөх хүмүүс яг салаад удаагүй байж шинэ найз хүнтэй болсон байлаа шүү дээ. Ингээ гайхаад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүсийн онцлог маань өөрөө тийм байгаа учраас тэгэх гээд тахталтай. Энэ эмэгтэй хүн дээр бас ийм тал илэрх үү? Илрэн шүү дээ. Адилхан тоо байгаа учраас тий. Тийм учраас уул нь бол хитрхи их тэгээд тахсан бол энэ тоо маань хасах руу орж идэг. Тэгэхээр өөртөө цаг хугацаа өгөөд аль болох жоохон пауз авах юм бол зүгээр. За. За тэгээд энэ хүмүүс маань анх ингээ хүмүүстэйгээ танилцахдаа гаднад төрхөнд нь илүү татагдчихэдэг. Тэгэхээр одоо би намхан хүнтэй хизээч өрхөж чадахгүй гэсэн эмэгтэйчүүд идэв шүү дээ, тий. Надаас өндөр байх хэвээр гэд яг ийм харагдах байдлаар нь бүр шууд ингээд юу тогтоцсон, стандарт тогтоцсон маш төвштэй. Тэр ийм 6-гийн тоотой эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд аль нь ер нь давмгаалцсан тоотой хүмүүс ийм шийдвэрүүд гаргаж идэг. За.
тий. Тэгэхээр зөвлөгөө гэх юм бол ганцхан ингээд гадна дах төрхтөр хитрхээ туйлшраад ганцхан гадна дах төрхийг л ингээд хараад ах юм бол энэ чинь буруу. Тэгэхээр нөгөө хүнийхээ дотоод руу бас ингэж олж сураарай Аа. гэдэг зөвлөгөө өгч байгаа. Жохон баланслан гэсэн үг. Аа. Гаднахын чарна, доторхын ч гэсэн хар. Аа. Угаасаа нөгөө нэг гой сайхан юм дуртай хүмүүс чинь тэгдэг л ах л тий. Гаднах Тийм. байдлыг илүү харах гэдэг болж Тэгээд магадгүй. нөгөө ялангуяа 6-гийн тоо бүр маш олон шихэд ингээд давхцсан эмгтээчүүд байлаа гэхэд ингээд харилцаа нь ингээд жохон онцгүй юм бүртлөө токсик харилцаатай гэж яриадсан шүү дээ. Тэмүүт яг нөгөө гаднад төрхөөс нь болоо салж чаддгүй тохиолдлууд бас илэрч болдог. Мм. Тийм нөгөө залуу нь яалтчихгүй гой царайлаа яалтчихгүй гоё Сайхан залуу тий. яхан залуу тийм. Аа. За ийм байна. За. За тэгвэл 7-гийн тоороо оръё. За. 7-гийн тоотой эмэгтэйчүүд маань маш сонирхолтой эмэгтэйчүүд байдаг. Айгуу тийм нууцлаг эмэгтэйчүүд байдаг. Тэгээд өөртөө ерөнхийдөө бол тодорхой хэмжээнд цаг нөгөө яг зөвхөн өөрөө өөртөө байх цагийг гаргаж явах ёстой. Аа. Тэгэхээр нөгөө яг ингээл баян ингээл юм хийх болгонтой ингээд цуг байх гэдэг эрэгтэйчүүд тэр хүнд таалагдахгүй. Аа. Нэг тийм тал байдаг штеп. Байнгын нөгөө нэг ингээл байнгын ярих гал, байнгын залгаал, байнгын мессежэл ингээд хахаар айгүй нэг тийм жоохон дургуурдаг үе байдаг. Тий, тэгээ баян ингээл хаашаа ч явсан цуг явах гал Аа. гэдэг хүмүүс өдр шүү дээ. Тэгэхээр тийм эмэгтэйчүүд айгуу тийм хэцүү нөгөө эрхчлөөг ингээ өгөхгүй боогдуулаад байгаа юм шиг санагдаад идэг. Аа. Тэгээ тэр чинь удаад ирэхлээр нөгөө эмэгтэйдээ яг нөгөө энэ хүн намайг эрхчлөөгүй байлгах гэдэг ингээд бодчихдог байхгүй юу? Тийм бас нэг жоохон залхаж эхэлдэг гэж магадгүй тий. За энэ эмэгтэйчүүд маань болохоор аялах туртай, шин зүйл сурах туртай. Тэг ингээд суралцаал яваад идэх хүмүүс шүү дээ. Тийм эмэгтэйчүүд байгаа. Ер нь бол нөгөө эрэгтэйгээсээ өөрийг нь сонсох тэгээд яг хэрэгтэй үедээ сонсоод юм чимээгүй байж чаддаг. Одоо зүгээр сонсно гэсэн үг шүү дээ. Тий нөгөө сонсонгуудаа араас нь шууд ингээл хариу хэлээд идэг ирчүүд идэв шүү дээ. Тий. Тийм биш. Сонсоод за гээл хүлээгээд авчдаг эрэгтэйчүүдтэй үг таардагддаг. Би нөгөө нэг өөрөө миний тоо 7 ахгүй наттай айгу тийм юу яаж ийна. Айгу таарж ийн. Ингээд сонсонгод. Тий. Одоо нөгөө нэг ингээд би одоо чинь найзлуудаагаа ингээд юм ярьж хахад надаа ингээд зөвлөгөө өгөх гээд байх юм бол яг хаяа мэдээж хэрэгтэй сонсно. Гэхдээ ингээд байнгын зөвлөгөө өгөх гээд байх юм бол яг нэг тийм хэлсэн тохиолдол байдаг байхгүй юу? Би надад чиний зөвлөгөө хэрэггүй. Би ингээд надаа ингээд бодож байгаа одоо зөндөө их юм байна. Гэтэ зүгээр л намайг сонсчих. Тийм үе байсан. За тэгвэл ийм тоотой 7-гийн тоотой эмэгтэйчүүдийг өөртөө татахын тулд ийм эмэгтэйг татахын тулд хамгийн түрүүнд энэ эмэгтэйгийн юуг нь итгэлийн хүлээх ёстой. Тэрээ энэ эмэгтэй яг нөгөө залуудаа итгэж юм бол ямар ч асуудалгүй. Энэ хүнд итгэж болох юм байна. За дээрэс нь гоё яг юм найз шиг байж чадах юм бол энэ залуу ямар дэжгүй гэж харахаар байгаа байхгүй яг юм найзуудтай харилцаа юм нууц байхгүй чөлөөтэй байдэн штэ өөрөөхөө байж болдог. Тийм болж чадах юм бол энэ эмэгтэй шууд за энэ залуутай болох юм байна гэж шууд шийдвэр гаргаж чаддаг. За дээрэс нь яг энэ эмэгтэйд нөгөө эрэгтэйгээс юу эрэгтэйдээ вэ гэхээр за одоо ингээд эрэгтэй хүндээ зөвлөгөө өгч ийн гэсэн үг шүү дээ. Одоогийн тоотой эмэгтэйгийн одоо зүрх сэтгэлийн эзэмдхийг хүсвэл ямар бэлгэлж болох гэх юм бол аялах эрхч гэдэг юм уу те дандаа юм өөрийнхөө дуртай эсвэл одоо юм сургалтын эрхч гэдэг юм яг юм аялах бас суралцах дуртай шин зүйл дуртай гэдэг байгаа шүү дээ. Тэр дуртай зүйлийг хүндсэн бэлэгнүүд шууд одоо вау энэ залуу ямар гоо мэдрэмжтэй юм яг миний дуртай амиг хөчлөг бүр нөгөө нэг юм тэр залуутай энэ залуу намайг одоо үрхий гэсэн юм чи зөвшөөрч гэх бүр тийм хэмжээд
очиж чадхаар алхам болж чадна. Сэтгэлийн хүндхэн нь шүү дээ. Ерөөсөө. Тий, Шууд. тий, тий. За одоо эрэгтэй хүн рүүгээ оръё. Мгм. За балаагийн тоотой эрэгтэй маань мөрөө төмтгий, айгу ухаантай, романтик, тэгээд яг ийм тийм зоригтой ирчүүд идэг. Яг Мгм. ийм харилцаандаа би шууд ингээ зоригтойгоор эмэгтэйтэй үргэлжлэдэг гэж ойлгож байна. Зүгээр харилцаад үзэх их биш. Мгм. Одоо Тийм. миний найз охин болно. Миний эхнэр болно гэх мэтчлээ. Тий, найз охиноо болгоод авсан юм чинь би одоо Мгм. гоё юу одоо гоё хоолнд орно гэнэ романтик гэдгийгсэн шүү дээ. Мгм. Тэгэхээр ингээл гоё романтик юм бодол ийм юм хийн. Найз охинтойгоо тийм юм хийн гэж шууд ингээл тархин ингээл нөгөө нүдэнд нь төсөөлөгдөл яадаг хүмүүс идэв шүү дээ. Мгм. Одоо би гоё найз охинтой болсон юм чинь найз охинтойгоо ингэн тийм шүү дээ. Төлөвлөгөөтэй. Тийм. Мм. Тэгээд ам, эмэгтэй хүнээс юу хардаг вэ гэхэлэр нөгөө эмэгтэй нь өөрт нь итгэж гин үү? Мгм. Тэгээд нөгөө эмэгтэй нь өөрт нь яг бүрэн нээлттэй байж чадж гин үү гэдэг хардаг. Тэгвэл ингээ бие барьсан эмэгтэй эсвэл одоо хитрхи дуугүй ч юм уу те ингээд нэг юм ярьдгөө эмэгтэйчүүд идэв штэ нуу. Мгм. Тэгвнгүүд надаас юу нуугаад байгаа юм бол яагаад байгаа юм бол гэдэг өөрт нь одоо жоохон хэцүү байдаг. Нээлттэй байх л хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ хүнтэй бол. Тий. За энэ хүмүүстээ ямар зөвлөгөө өгөх вэ гэхлээр ер нь бол жоохон агрессив буюу жоохон юу байх гэдэг харилцаандаа дүрс хийхэд идэг хүмүүс ихгүй юу. Мгм. Тэгэл айгу удаан чимээгүй байжсэн гинт ингээл жижигхэн зүйл дээр амар том хэрүүл болохгүй л идэг. Мгм. Тэгэхээр энээс зайлсхийх хэрэгтэй. Тэгээ ингээл амар ингээл огтон уурлал ойрлох гэвэл өөрийгөө дарж сурна гэсэн үг. Мгм. Тэгэхгүй бол энергийн төвшөнд нөгөө хүндээ айгүй хүчтэй очдог. Мгм. За тэгэхээр энэ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илүү эко аргаар гаргана. Тэгэхээр аль болох юм жоохон тасгаал зүйдэг, хөлсөө гаргадаг, нэг юм эмоц угаасаа тэр хүний эмоц гэд хоримтлагдчих байгаа шүү дээ. Тэгэхээр Аа. тийм зүйлээр гаргана гэсэн. Спортоор хичээлэгч гэдэг юм тийм. Мгм. За тэгээд ер нь олвол өөртөө зоригтой хүмүүс гэтгсэн шүү дээ. Мгм. Тэгмүүд ийм зорилгоо тодорхойлохгүй тэгээд нэг тодорхойлоод бид нар гээд зорилгоо биччихсэн шүү дээ тий. Тий. Тэрэндээ ингээ очихгүй жоохон залхуураал ингээ хаягдаад ирэхлээрээ сэтгэл санаагаар унаад жоохон стресстэй Аа. нөгөө хостоо жоохон уураа гарах гэдэг. Жоохон алттай юм шиг гэх юм уу та. Үгүй яг Өөрөө тийм. хийгээгүй ч тий Тий. өөрөө хийгээгүй ч нөгөө хүн тэрэнд нь нөлөөлсөн аятай. Аа. Тэгээ нөгөө хэрүүл нэг тийм байдаг штэ. Чи Чи алттай юм намайг шиг тий чи тий яг намайг тийм дасгал хийлгэсэнгөө гэл чи намайг жимд явуулсангөө гэл тий гэх тийм. мэтчлээ. Аха. Тэгэхээр тэрнээсээ болоод нөгөө хүндээ муугар нөлөөлөх гэдэг учраас одоо Мгм. энийгээ анхаарах нь байна. Энэ Мгм. одоо эрэгтэй эмэгтэй хоёртой хоёуланд нь Мгм. явагдсан зүйл шүү. За тэгээд баланс айгуу чухал. Мгм. Амьдрал, амралт, карьер, гэр бүл энэ нөгөө цаг зарцуул. Тэгэхээр нөгөө тайм менежмент хийж чадахгүй байгаа учраас нөгөө өндөө уурлаад ирчихтэй. Тэгэхээр өөрөө Аха. энэ тайм менежмент цагаа яаж зарцуулахаа баримтлаад явахгүй бол бас харилцааны гурвалжинд нь хасах руу нөлөөлөд өгдөг Мгм. байгаа. За Мгм. ийм байна. За ястай гоё ялаа. Одоо Чиний та ингээд долоо штэ тий. тий тэгээд ингээ яг ингээ сонсон чи надад бас нэг юм орж иж байгаа бас нэг мэдрэмж нь гэх юм бол нөгөө хамгийн анх чамаас зөвлөгөө авч байхад ингээд чи зүгээр надад ерөөд нэг ярьжсэн шүү дээ. Яг нэг том Мгм. дээр нь биш. Тэгсэн ч гэсэндээ одоо энэ орж иж байгаа зөвлөгөөнүүд хамгийн анх нөгөө ерөөд нь орж ирсэн зөвлөгөөтэй бас айгүй яаж юм бас айгүй уялдаатай байна. Баталгаажуулж. Тий, Тий. тий. Тэгээд одоо шинэ харилцаан дээр хүртэл ингээд агрессив болох гэдэг дасгал хөдөлгөөн хийж тэр нөгөө энергийг газлуулж авах хэрэгтэй гэдэгнгүүд надад ерөнхий зөвлөгөө өгч яхад хүртэл дасгал хөдөлгөөн хийж одоо ингээд тэр энергийнхаа балансыг барьдаг шүү гэсэн зөвлөгөө өгч ирсэн шүү дээ. Мгм. Ер нь ингээд жижигэн ч тэр айгүйх тийм нөгөө нэг уялдаатай байд юм байна. Тий. Тийм Яг байна. зөв. За Мгм. баярлалаа. Хай. За тэгвэл одоо 8-ын тоор оръё.
За. 8-ын тоотой эмэгтэйчүүд маань ер нь бол айгуу тийм гэр бүл хосоо сонгохтой айгуу тийм шууд сериусны ханддаг. Мм. Шууд ер нь бол өөрсдийнх нь ингээд ийм хосын харьцааны зорилго нь олвол бат бөх аз жаргалтай Мгм. гэр бүлтэй болох. Мгм. Тий. Тэгэл шууд баг анхныхаа болцоон дээр ч юм уу эсвэл ингээд дөнгөж үрхэж эхлээл нөгөө хүнээ шууд боддог. За энэ ямар нөхөр ах вэ? Би ингээд гэрэлчих юм бол бид хоёрын гэр бүл ямар хонго шууд дотроо төсөөлөл те. Тий. За бараг л хүүхдүүд маань ямар байх бол ямар царайтай болох бол гих мэтчлээ ингээд шууд ингээд нөгөө бат бөх нөгөө гэр бүлээ зохионо гэдэг нөгөө юм бизнес план одоо бизнес төлөвлөгөө гаргадаг штэ. Тэгэл ийм юм байна гэдэг ингээл уялдуулаад байдаг. Яг тэрнтэй ижилхэн шууд ингээд долгоондоо ингээ анализ хийгээд төсөөлж чаддаг төрлийн хүмүүс. Тэгээ энэ нь өөрт нь аягүй чухал нэрийн Мгм. түвшин. За тэгээд ер нь бол энэ эмэгтэй маань өөрөө бас жоохон юу яах гээд байдаг. Төрөсгөх гээд байдаг. Ингээд нөгөө үйл явцыг түргэн болгох гээд байдаг. Тэгээ одоо баттай болох гол чи яг миний одоо нөхөр болох юм уу? Чи Тий. яг суух юм уу гэл те. Тий. Тэгээл Аха. нөгөө юу цаад утгаараа ингээл нөгөө хүнээсээ шууд гэрлэх санал хийгээл те. Аха. Надад суух юм уу суухгүй юм эсвэл өө эсвэл найзтайгаа ярьж байхад өө ингээл надаа юу санал тавиагүй л юм ч гэдэг юм уу те. Аха. Тийм зүйл ажиглагдах гад байдаг. Жохон яарах гад байдаг юм уу? Тий. Надад Тэгээд бас ер нь яг ийм найз байсан. тийм үү. Тий, тэгээд ингээд нөгөө нэг дөнгөж үерхэж эхлээд тэгээд баттай болгоё. Чи яг миний нөхөр болох юм уу гэсэн чинь нөгөө найзлуу нь баг нөгөө цухтангаа алдчих юм чинь. Дөнгөж үерхэж эхэлж чи Мгм. юу яриад байгаа ингээд. Тий. Тийм. Тэнгүүд нөгөө ямар залуучууд дургүй вэ гэхлээр ингээл өөрөнгөө залангууд нь уцаа автгүй ч юм уу. За эсвэл өөрийнх нь яг энэ цаг хугацааг нь үрээд байгаа залуучуудад айгүй тийм дургүй гэх юм уу. Мм. Яг уу яг таг уу таг гэдэг л хүн баггүй юу. Мгм. За тэгээ худлаа ярьдаг залуучууд айгүй дургүй. Мгм. Тэгээ мэдээд ахт ингээл худлаа яриад жижигэн зүйл дээр ч гэсэн худлаа яриад тий. За хаагур явчаад ирэх хүмүүд нь оо айгүйх ажилтаа байлаа мэлээ гэд худлаа ярьчлаа гэж бодоход тэр эмэгтэй бол юм жижигэн зүйл ч гэсэн өөртөө хүн дээр тусдаг гэсэн үг. Мгм. Энэ залууч тий гэж Худлаан бодчих байна гэсэн. гэл. Тийм. Тэгээ хитрхи нөгөө юм их гэдэг жоохон контроллох гэдэг талтай эмэгтэйчүүд байгаа. Мгм. Харьцаа дээр. Ер нь л тийм л байна л да. Тийм. Одоо ингээд төрөсгөл ингээл. Мгм. За тэгвэл ийм эмэгтэйчүүд за ийм эмэгтэй танд таалагдаад байна. Тэгвэл энэ эмэгтэй тэ энэ эмэгтэй зүрх сэтгэлийг татгандуул яах хэрэгтэй вэ гэхлээр шууд л үнэн байх. Ерөөсөө юм Мм. нуухгүй байх. За тэгээд нөгөө хитрхи нөгөө анх харилцаа эхэлж хахад аль аль тал нь яг ингээд илүү хичээд штэ. Бүх гоё юмаа гаргадаг штэ. Мгм. Тэгэнгүүт нөгөө гоё юмаа гаргах чинь гээд хитрхи ингээд өөрийгөө дүвийлгээд жоохон худлаа хараад тий. Мгм. Тэгэх юм бол худлаа шүү. Дараад нь нөгөө яг өөрөөрөө байх гэхлээр нөгөө эмэгтэй чинь чи анх юм байсан биз тэгэл нөгөөдгөө нэхэн гэсэн. Мгм. Тэгэхээр анхнаасаа л яг өөрийнхөөроо л байх хэрэгтэй. За ер нь бол бэлэг сэлтэн тэгээд юм халамж анхааралд дуртай эмэгтэйчүүд байгаа учраас тийм материаллык бэлэг идэрх юм бол бас аягүй гоё дуртай байна. Мгм. За тэгээд энэ зарчимч ирчүүдэд дуртай байгаа учраас энэ зарчимч байдлаа харуулах юм бол сайн байгаа. Зарчимч. Тий. За одоо эрэгтэйчүүд рүүгээ оръё. 8 дотоо эрэгтэйчүүд маань бол ер нь бол айгүй тийм ажилсаг, завгүй ирчүүд байдаг. За тэгээд нөгөө зарчимч Мгм. эрэгтэйчүүд байгаа. За тэгээд ер нь бол айгүй тийм юу хариуцлагатай. Тийм байгаа учраас найз охинтой олсон болвол бүр найз охин гэлтгүй тэдний гэр бүлийн өмнө ч гэсэн агуу том хариуцлага хүлээдэг залуучууд байдаг. Эрэгтэй хүн байдаг. Мгм. За ер нь бол тийм хүмүүс байдаг штэ. Эхнэрийн хадмуудынхаа урд ч гэсэн дандаа хариуцлага хүлээждэг Мгм. хүмүүс байдаг штэ. Тийм төрлийн гэсэн. За энэ хүмүүс маань өөрсдөө агуу тийм
ер нь бол бас яг нөгөө нэг ажилсаг айгу хөдөлмөрч гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө хэтэрхий юу авах гэдэг магадaltaй байдаг. Нөгөө гэртээ зарцуулах цаг нь айгу бага. Тэгсэн мэт ажил дээр зарцуулах цаг нь хэтэрхий их болох гэдэг учраас нэг одоо яг ийм ирчүүдтэй гэрэлж байгаа эмэгтэйчүүд бол тийм зүйл сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай л гэж зөвлөх гээд байна л та. Аа. Тэгэхгүй болвол гэртээ үзэгдсэнгүү, бараг таарлцсангүү гэдэг ийм асуудлууд байдаг штэ. Тийм. Шүн амар их ажилдаа байгаа. Тэгээд шүн гэртээ орж ирээл өглөө унтчих яхад нь гараа авчдаг. Тэгэхээр нөгөө яг унтчих хугацаанд нь гэртээ орж гараад тахлаар таарлахгүй байгаа юм шиг тий. Мэдрэмж төрөд идэв штэ. Бараг уулзахгүй байгаа юм шиг. Тийм тэгэх магадaltaй шүү. Яг энергийн төвшөнд юм байдгаа. Гэхдээ энэ ирчүүд айгүй үнэнч ирчүүд байдаг. Тэгэхээр ойлгох нь шүү дээ. Тэгээд бас ярилцаж болно те. Надаа ингээд багчсан гэрэлдээ цаг гарах хэрэгтэй bay шүү гэд. Тийм. За яг ингээд нөгөө ажил амьдралынхаа цагийн хуваарийнхаа балансыг ингээд хадгалж чадах юм бол энэ ирчүүд маань аюул нөгөө гэрлүүгээ яардаг ирчүүд байхгүй. Ууг нь бол ичнээ ингээд оройтож харж байгаа ч гэсэн гэрлүүгээ ингэж яарч харьдаг. Төрөл юм байхгүй юу? Ушуун шиг энэ ажлыг дуусаад гэрлүүгээ харах юмсан гэдэг ирчүүд байхгүй юу? Эсэгээр хүмүүс бас байдаг шүү дээ, ингээл тоглож моглол яваад байдаг шиг. Гадаа. Тэр яг нөгөө нэг юу хоёрдугаар хоёр оронтой тоороо орж ирэхээр тийм юмуд байгаа. За. За тэгвэл энэ тоотой хүмүүстэй зөвлөгөө өгье. Ер нь бол юм жоохон айц тийдэг төрлийн хүмүүс ахгүй юу? Тийм хууртагдчихвээ гэсэн айцтай төрлийн хүмүүс ахгүй юу? Тэгэхээр энэ айц бити ингээд дотроо тэгээл өөрөөгөө ингээд стресс төдлөөд ах шаардлага байхгүй. Энэ чинь бодит биш шүү дээ. Өөртөө үүсгэж байгаа бодол байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр тэгэх хэрэггүй гэж зөвлөмөр байна. За тэгээ өөртөө үнэнч байх хэрэгтэй хүмүүс. За өөртөө үнэнч гэдэг нь болохоор юу гэмдэ харилцаандаа юм л ахгүй юу? Нөгөө хүндээ таалагдах гад би алин мэдэх дургу ээжэж нөгөө хүн дуртай байж болно тий. Дуртай гэдээ идэдэж болохгүй л ахгүй юу? Тэгэхээр өөр зүйлүүд дээр үйлдэлүүд дээр бас байж болно шүү дээ тий. Тэгээ үнэхээр аимшигын кинонд дургу олвол найз охин нь аимшигын кинонд дуртай юм чинь ингээд тэрийг цуг үзэл тий би дуртай гэж яриад иж болохгүй гэсэн. Тэгэхээр нөгөө өөртөө үнэнч биш болчихж байгааз тэрийг хэлээд байгаа шүү. Угсаа янз янзын тохиолдож шүү дээ харилцаан дээр бол тий. Тэгээд яг нэг юм шудраг байдалд дуртай хүмүүс учраас юм харилцаан дээр юу нэх гээд идэг вэ гэхээр чи надад шудраг бус хандаад байна гэх гээд идэг байхгүй юу? Тэгэхээр тэрийг багасгах хэрэгтэй. За одоо 9-ийн тоо руугаа оръё. За тэгээд 9-ийн тоо маань болохоор эмэгтэйчүүдээс эхлэе. Аюул тийм амьдралын ухаантай эмэгтэйчүүд. Тэгээд юм гүнзгий одоо философитой хүмүүс идэж шүү дээ тий. Ийм эмэгтэйчүүд байгаа. Тэгэхээр нөгөө эрэгтэйгээсээ өөрийг нь ойлгох эрэгтэйчүүдийг яг нэг юм тийм гүнзгий бодлуудыг ойлгодог. Тэгээд юм гүнзгий сэдв рүү яриа нэг орж чаддаг. Тийм эрчүүдэд илүү татагддаг. Ер нь бол тийм энгийн эрчүүдийг хүртэл хүлээж авч чадна. Одоо нэг 6-гийн тоо маань царай хараадсэн шүү дээ. Гадна дах төрхийг хараадсэн. Тэгэхээр 9-ийн тоод бол тийм гадна дах төрх ерөөсөө хамаагүй. Хамгийн гол нь доторхын л одоо тухайн дотоод ертөнцийг л айгүй хүндэлдэг. За тэгээд ер нь бол юм юу хүүхэд шиг байж чаддаг. Нэг жоох хүүхэд шиг байгаал маазраал тий. Тийм байдаг. Тэгээд тийм адреналин авах бас айгүй чухал гэдэг. Тэгэхээр нөгөөтэйгөө гоё галзуу болгоноор парк марк орвол тий. Арилаал яг юм хүүхдийн тоглоом дээр тоглоод тэгэж юм үерхэх өөрт нь бас гоё идэг байгаа. За ер нь бол 9-ийн тоо их байх юм бол өөрөөсөө ах хүнтэй суух одоо гэрлэх тохиолдол бас их байдаг.
сонгох тохиолдол гэх юм уу? Тийм нэг өөрөө хүүхэд шиг байдаг болохоор хийдэг байх Тийм. тий. Ийм Аха. байж. Тийм байна. Аха. За тэгээд буулт өгч чаддаг эмэгтэйчүүд. Мгм. За тэгээ буулт хийгээд нөгөө хүндээ зориулаад нөгөөнийхөө дуртай юмнуудыг хийж чаддаг гэсэн үг. Мм. Тийм одоо дургүй исэн ч гэсэн. Сайн 8 тоо дээр бол тэгж болохгүй гэсэн штэ. Тий. 9 тоо дээр бол яг тэгж чаддаг эмэгтэйчүүд байгаа байхгүй юу? Одоо тэгсэн ч гэсэндээ энергийн хувьд яахгүй нь штэ. Тийм. Асруугаа орохгүй нь штэ. Тий, тэгээд нөгөө ямар нэгэн харилцаанд орохдоо үерхэх ч юм уу эсвэл гэрлэх ч юм уу тийм харилцаанд орохдоо нөгөөх боддог. Мгм. Айгуус энэ яг зөв шийдвэр өө гэл тэгэнгүүт нөгөө ийм эмгэгтэйчүүд идэв шүү дээ. Өөрийг нь үерхийгээ гоонгууд айгу хариугаа хэлэхээ айгу удаашруулдаг хүмүүс идэв шүү дээ. Тий. Айгу удаан зэрчин гэдэг бодоод байгаа байхгүй юу? Аха. Сайн бодож. Тийм ч учраас ер нь бол 9 тоо ихтэй хүмүүс оройтож одоо гэрлэх тохиолдол бас байдаг. Мм. Тийм. За тэгвэл эрэгтэй хүмүүс рүүгээ оръё. Мгм. 9 тоотой эрэгтэй хүмүүсийг ойлгох жоох хэцүү байдаг. Одоо одоо ер нь бол ойлгох хүмүүс нь л ойлгоно. Ихэнх хүмүүс Мгм. одоо ойлгомжгүй нэг ирчүүд байдаг шүү дээ, тийм Тий. байна. За энэ болохоор яаж байгаа вэ гэхээр яг тэр нөө дотоод ертөнцийн айгуу баялаг өөрийн гэсэн философитой хүмүүс гэж ярьсан шүү дээ. Тэр Тий. нь ижилхэн байгаад байгаа байхгүй юу? Аха. Тийм тэгээд бас айгүйх боддог. Яг гэр бүл зохиохоо хоошлуулдаг Мгм. төрлийн хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө ийм ирчүүдтэй үргэлжсэн эмэгтэйчүүд маань одоо юу хүлээхгүй нь штэ. Гэрлээс саналыг бол удаан хүлээж магадгүй хүн биш үү гэж бодно гэсэн үг Аха. байна. Яаруулах хэрэггүй гэсэн үг тэр хүнийг. Аха. Угаасаа тийм удаан. За тэгээд ер нь бол за энэ хүнтэй ингээд харилцаанд орчих штэ. Ингээд найз Мгм. хүнтэй болчих штэ. Тэгээд тэгэхээр нөгөө яг нэг бүхэл шиг байхыг хүсдэг. Яг л би айгүй сайн ойлгодог, айгүй сайн ярилцдаг, жоохон дэлгэцдэг. Тэгэл нөгөө Байгаа. гүн гүнзгий яриа өрнүүлээл яг нэг штэ. Тий. 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 За тэгвэл зөвлөгөөгөө өгье. Мгм. За нөгөө юу одоо байгаа хугацаагаа айгүй гоё мэдэрч сурах хэрэгтэй хүмүүс байна. Тэгэхгүй бол нөгөө нэг гүнзгий хүмүүс чинь тархин ажиллаад бодоол тий одоо Мгм. байгаа зүйлээсээ гоё кайф авч чадахгүй ирээдүгөө бодоол тий Мгм. ирээдүйд ингэдэй гэдэг нөгөө тэгэх гэдэг байхгүй юу? Мгм. Тэгэхээр одоо болж байгаа одоо цагт болж байгаа зүйлээсээ гоё мэдрэмж авах сурах хэрэгтэй. Мгм. За тэгээд ер нь бол нэг ингээд дуугаа олчих юм бол ингээд дотоод ертөнц рүүгээ ороод ингээд гадагшлах дургу болчтой хүмүүстэй харьцахаас төвшөөгөөл тий за ашиг шилээлээ гэл тий эсвэл Мгм. одоо гадуур найзууд нь гарыг гингүүд гүү би завгүйгээ хэлцэн мөртлөө тэр хүн завтаа байгаа байхгүй юу Мгм. тэгээд нөгөө сүүдэрт орно гэж яриадсэн шүү дээ өмнө яг тийх Тий. гэдэг байхгүй юу тэгэхээр Мм. тэгэх хэрэггүй аль болох юмаа доторх зүйлээ гадагшлуулж явах хэрэгтэй. Тий. Хайж гэсэндээ За гадагш орж найз тий. нөхөдтэйгээ уулзаад тий. Тий. Тэгээд хүмүүстэй нээлттэй байх болон хүмүүст итгэж сурах хэрэгтэй Мм. төгс. Тэгэхгүй бол нэг ингээд хүмүүст итгэхээ болчихлоорой бизнес харилцаанд орсон ч гэсэн одоо хоёулаа нөгөө харилцаа л яриад байгаа штэ. Тий. Бизнес харилцаанд орсон ч гэсэн эсвэл нэг хүнтэй өргөсөн ч гэсэн жоохон юу байх гэдэг. Хүнд итгэхгүй. Одоо нөгөө хит их бодоод хаширладаг байж Мм. магадгүй те ингээл бодоол харж угаасаа Тийм. тэгдэг Тийм. штэ. Хашир Аха. хүмүүс гэж хэлж Аха. байна. Тийм. Тэгэхээр хүмүүст итгээд үзье. Мгм. Хитрхи бодлогошроо гэж зөвлөмөр байна. За. За ийм л байна да. Гоё ялаа. Надаа би яг сонсож явах хугацаанд ингээд нөгөө эргэн тойрныхоо ойр дотны хүмүүсийг бас ингээд нүдэнд харагдчихээн л та нэг иймэрхүү хүмүүс байдаг гэх тэгэнгүүт манай энэ найз чи юм штэ тэр чи юм штэ одоо манай аав ийм ах ийм гэдэг ч юм уу. Тийм би бас өөр дээр бас нэлээх дүн шинжилгээ хийлээ. Тэгээд ингээд Тийм. тий тэгээд ингээд сонсонгуудаа хүн болгон ч ингээ өөр өөр байдаг учраас бас харилцаа ойлголцол айгуу чухал юм байна гэж бодогдлоо л доо.
Тийм. Одоо Тийм. жишээлбэл миний найз юу ажуулаа штэ. Ээжийнхөө төрсөн он сар өдрийг мэдж байгаа юм чинь Мгм. таван шугаа зураал хооронд нь нэмэл Мгм. дөрөвдүгээр гурвалжингийн орой дээр байгаа нэг оронтой тоогоо бодонгуудаа манай ээж маань ер нь нэг иймэрхүү юм биш үү гэхээр ээж рүүгээ нэг халтхам хийж болохоор байгаа байхгүй юу? Тийм, яг тийм байна. Тийм. Тэгээд өөр дээр өөрийнхөө хувьд ч тэр нөгөө хүнийхээ хувьд ч тэр ингээд харилцааныхаа энергит ингэж багц гэсэн хувь нэмэр оруулах юм гой үйлдэлүүдийг авч болохоор байгаа байхгүй тий. Тийм. Тэгээд нөгөө бид нар ч угаасаа гэр бүлийнхаа найз нөхдийнхөө төрсөн он сар өдрийг бол мэдж байгаа шүү дээ. Мгм. Тийм. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг гар дээр байгаа баг бэлэн зүйл гэсэн үг аахгүй юу те. Тийм Тийм. бэлэн мэдлэг тийм тэгээд энийг ингээд ашиглаад харилцаагаа илүү сайхан сайжруулах боломжтой байдаг бах нэ. Тийм. Тэгээд нөгөө гурвалжин маань бас нэмэх энергиэр тэтгэдэж штэ. Аа. Тийм. Энергийн түвшин ч Тийм. гэсэн бид нар аягүй гоё сэргээлттэй өсөж эхэллэх байхгүй юу? Жохон ч Тийм. гэсэн нэг тоогоо ч гэсэн. Тэгэд энэ тоо чинь хамгийн чухал тоо байхгүй юу? Оройн дээр байгаа Аа. тоо. Тийм. Тийм Тэг байна. миний таатай бол миний тийм зарим үйлдэлүүд бол яг сайхан таарлаа. Тий. За за за. За, Гой зөвлөгөө өгсөн цаамуудаа баярлалаа. баярлаа. Ярилцаад Аа. үнэхээр гоё таатай байлаа. Ер нь л дандаа л таатай байдаг л да. За Тийм тэгээд шүү. хамтдаа байгаа сонсогчдод бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай. Баяртай.